Гүн гүнзгий жонлоо үедээс номын хүчийг шингээсэн сахиусан хүрдэтэй 17 дугаар жирний гал бичин жилийн цаг тооны бичиг худалдаанд гарлаа. Монгол ор маань эртнээс ном тунуу улс засгийн номыг дээлжсэн дээдийн номын үлгий болсон ард түмэн юм. Тэгэхээр энтхэг төвд Монголыг дээдийн номыг дэлгэрүүлсэн номын үлгий болсон ном тулс хэмээн алдаршуулдаг билээ. Эцэг бог дээдчүүд мас том лам хуургууд нь бошголон дүндэгнэж ирээдүйд цаг цөвдөхийг мэдэж олон сахиусан хүрдэг бол Монгол түмэндээ зориулан дэлгэрүүлэн гаргасан байдаг. Энэ сайхан уламжлалыг дэлгэрүүлэхийн тухайд манай их мэтр сан маань санаачлаад Монголд анх удаа энэ сайхан сахиусан хүрднүүдээр дагнаж олон чухал хэрэгтэй гэсэн сахиуснуудын түн аваад цаг тооны сайхан ухаанлыг хийж гаргасан юм байна. Монгол түмэн бид нар бол хямрал ундагаа бол маш хэрхэмлэн дээддэг ард түмэн. Тэгэхээр босоо хямртаа Монгол эр хүн, Монгол хүмүүн гэж биднээс ир эмгөө бүх хүмүүн болгон биднээс хямраа их дээдэлдэг. Мянган бурхны тамга гэдэг ерөнхийдөө бидээ оршоосноор тухайн хүн маань 3,000 зайд унахгүй байх. Лам хүмүүн зүүх юм бол Эрдэм номын чуулганы далаад орших, буян арвжих, төрийн хар хүн зүүх юм бол төр усыг төвшин амгалан байлгах, Эрдэм хүчин батчих, эгэл хүмүүн ард зүүх юм бол гэр орон буян шиг асар аривчин дэлгэрэх ачны гууртай заасан байх шээтэй. Мөн цаг тооны бичгээр хүртэл чухал хэрэгтэй нялхсын 15 гадын сахиус хүмүүн насан турсан хүмүүн болон ажил үйлсийг бүтээхэд хямрал ундаага батжуулахын тухайд хямрын сахиусан хүрд малчин түмэндээ зориулаад малын банзрах чимээх сахиусан хүрдийг хүртэл бүр нарийн оршоо шингээж өгсөн байх. Энэ сахиусан хүрдэг манай хөдөөний автан бол маш сайн мэднэ. Мал маань өвчин зовлонгүй байх, янз бүрийн халдвар төвчин гарахгүй байх, малын буян хишиг дөрөөдөхгүй байх. Өргөө гэрийнхэн хойморт залж өрөх гэр бүлийнхэн хиймэрэг даатгах сахиусан хүрдэтэй цаг тооны бичгээ захиалан авч үндэсний бүтээн байгуулалт их майдэр төсөлд өөрийн хувь нэмрэн оруулаарай. Захиалгыг бүх номын дэлгүүр Монгол шуудангийн салбарууд болон үндэсний лавлах 1911 тагиас толбогдсон үнгүй хургуулаарай. Мөн ногоон дээрхийн сахиус гэж байдаг. Энэ бол манайхан бүгдээрээ сайн мэддэг гэтлэгч ногоон дээрх гэж ярьдаг. Яагаад гэтлэгч дээрх гэсэн бэ гэхээр ерөнхийдөө дээрх маань бол дөрвөн үүлийг иргэшээсэн ийм бурхан байдаг. Үйлсдэг нэрвэлэх. Ямар нэгэн төрлөختөн зовлон төрлөختийн нүгэл хэлцээг асархаар үйлдэлж гисэн бол тэр нүгэл хэлэнцээс нь маш хурдан гэтлэгж үйлдэнэ гэсэн нам тангарахтай ийм бурхан байдаг. Мөн цаашлаад бас манай монголчуудын нийтийн шүтэн болсон говийн лаа гэж манайхан их ярьдаг. Заяаны 5 тэнгэрийн амин хүрд байдаг. Хүмүүний өөрийн амь насыг сахин хамгаалж байдаг, эрүүл мэндийг сахин хамгаалж байдаг, сорглаа гэдэг байдаг. Газар төрсөн орон нутгийн тэнгэр бүр юуллаа гэдэг. Мөн тэгээд энэ дээр эрийн тэнгэр, эмийн тэнгэр гэдэг олон тэнгэрүүдийг 5 тэнгэрийг цогцоор норшоос юм сахиусан хүрд байдаг. Заяа буйныг дэлгэрүүлэхийн тухайд монголчууд төм бол ерөөсө заяаны 5 тэнгэрийн амин хүрдийг бол шүтэн дээдэлж ирсэн нарийн өв уламжлалтай байдаг. Энэ сайхан ховор сахиусан хүрдийг хөтлийн цаг тооны бичгтөө шингээж хийж гсэн байна. Хар цагаан хил амны сахиусан хүрдийг мөн шингээж хийж оршоосон байна. Тэгэхээр сайн явах садамуудгүй гэжээр бид нэр альва нэг ажил үйлсийг хэрэгшээж нэгэн сайн сайхан явахд бол цагаан хил ам бол сайн нүүрэлж байдаг. Тэгээ уруу дорой явах хар хил ам нүүрэлж байдаг. Энэ хар цагаан хил ам гэдэг бол хүнийг сайн сайхан явах хямралуудаа тэгш байхад бол их сөргөөр нөлөөлж байдаг. Тэгээд тэдгэрийг тэр энэ муу зүйлийг амирлуулахын тухайд зөвхөн хар цагаан хил амны сахиусан хүрд гэж манай дээдчүүдээс бас бошгуулан гаргаж төр хүргийн нарийн оршин гаргасан байна. Мөн бас нүдний хараа сайжруулах эртнээс манайхан шүтэн дээжсэн талим сахиусыг хүрд нарийн шингээж гаргаж ирсэн байна. Тэгэхээр Монгол түмэн даяараа илгээр инх хамгаалсан төрлөөрөө төвшин амгалан байж та бүгдийн сансан бүхэн номын ёсоор хөтөж саад дотор гин бүхэн амирлан одож сайн үс буйны цагаан чуулган ачид аривчин дэлгэрэх болтугай гэж хэлээ. Өргөө гэрийнхэн хойморт залж өрөх гэр бүлийнхэн хиймэрэг даатгах сахиусан хүрдэтэй цаг тооны бичгээ захиалан авч үндэсний бүтээн байгуулалт их майдэр төсөлд өөрийн хувь нэмрэн оруулаарай. Захиалгыг бүх номын дэлгүүр Монгол шуудангийн салбарууд болон үндэсний лавлах 1911 тагиас толбогдсон үнгүй хургуулаарай.